За галзуу кино сувагтан тавтаа морил. Бүгдээрээ тавлаг сайхан манайхан энуудад хэдүүлэн урд зүгийн нэг киног сонирхоод үзснэ гэж. Ямар кино вэ гэхээр 2025 онд гарсан Sound of Silence. За нэг юм нэртэй киног хэдүүлээ хэр галзуу кино вэ гэдгийг сонирхоод үзэцгээе. За тэгэхээр Моброна энэ галзуу киног Хунжи брендийн жинхэнэ борцолсон махтай жигнэмэгтэй хамтран хүргэж байна. За энэ гоё махтай жигнэмгийг эдингээ хэдүүлээ кино тайлбараа үзэж сонирхцгоё гэж. За тэгээд та нар маань сабадраг уалсаба дардсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм а. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлэж болох юм а тийм ээ. Ингээд хэдүүлээ кино тайлбараа эхлүүлцгээе. За нэг залуу өмгөөлөгчийн өрөөнд үйлчлүүлэгчтэй шүүхээр заргалдаж байгаа нэг эмэгтэй өмгөөлөгчөө дагуулад ирчихсэн маргаж байгаагаар кино эхэлнэ. Өрөөнд тавьсан зураг гэрчлэгээнүүдээс үзүүлэн штэ. Тэр нэлээд чадварлаг өмгөөлөгч болтой. Чадварлаг өмгөөлөгчийг Личи гэнэ. Эмэгтэй Личигийн үйлчлүүлэгчээс 1.3 сая юан нэхэмжлэн гэж сөрдүүлсэн ч Личи тэрэнд өөрийн цоглуулсан баримтыг харуулад шүүхтэр уулзцгаая. Гэд боссонд цаадуулан баримтыг хараад сандраад болт хийсэнд Личи тэдэнтэй 300 мянган юан дээр гэрээ хийхийг санал болгоно. Энэ гэрэн дээр гарын үсгээ зурчхуул мөнгийг яг одоо шилжүүлнэ. Игчээ, сайн бодороо доо. За ингээ шахаанд орсон эмэгтэй гэрээнд гарын үсэг зурснаар Личи ялалт байгуулна. Тэгээд нөгөө эмэгтэй гарсан дараа үед тэр хурлын танхим тавьсан байсан жаазтай зургнуудаа бушуухан авч цүнхлээд хурлын өрөөг хуучин хэвэнд нь оруулж тавиад тэндээс зовгдох нь холгүй гараад явлаа. Учир нь уулзалтын өрөө Личигийн ажлын өрөө биш байсан болж таарна. За тэгээд тэндээс арайхийн баригдлагуу зугтаж чадсан мань Личи машинтайгаа хотын захын нэг дүүрэгт ирээд хувцсаас сольж хуулийн зөвлөгөө өгнө. Өмгөөлөл үзүүлнэ гэх мэт хаягуудаар дүүрсэн жижиг гудамжаар алхасаар жижигхэн хуулийн фирм дээрээ ирлээ. Орж ирэхэд нь ажлынхан залууныг ядуу эрийн хэргийг бүртгэж аваад сууж хэлсэнд мань нөхөр дурамчхан байна. Учир нь Личи боломжтой хүмүүст үйлчилж боломжийг мөнгө олж авах нь чухал гэж боддог. Гэхдээ ийм байршилд оффистаа бидэн дээр боломжийн үйлчлүүлэгч ирэхгүй штэ. Ирэхгүй бол өөрсдөө л очно штэ. Энэ хар гэрээнд гарын үсэг зургуулад авчихсан. Одоо энэ хэрэг миний гараас гарахгүй. Үнэхээр гэрээнд гарын үсэг зурулж авсны хүчинд Личи шүүх хурал дээр ялалт байгуулж чадна. Тэгээд ялалт байгуулсандаа урамшсан мань хүн өөрөөр нь өмгөөлүүлсэн хан захиралд тэдний компанид хуулийн үйлчилгээ үзүүлж байх санал тавьсан ч цаадах нь тоолсонгүй. Та надад 10 минут л өгч штэ. Би тэнд хуулийн фирмийн бусад үйлчилгээг танилцуулъя. Хаан танилцуулах хийх гэв. Танаа ядуусын хороолд байдаг офс дөө. Уучлаарай. Чи жоохон андуураад ах шүү гэнэ. Хан захирлаа. Тэгвэл та түрүүний данс руу 2000 юан шилжүүлчээрэй. Их сансан газар 9 шөнө хоосон хоног гихч болсон Личи машинда боож өгөх шахаад сууж итэл машины цонхыг нэг охин тогшлоо. Охин дохооны хэлээр ярьж байна. Личиг дохооны хэлээр ярьж чаддаг учраас охинд тусалж чадна гэж нэг хөгшин зааж өгсөн байж. Тэгээд Личи юу хүсэж байгааг нь дохооны хэлээр асууна. Цагдаа нар ахыг маань аваад явчихсан. Цагдаа аваад явсан бол ах чинь хууль зөрчсөн гэсэн үг. Үгүй, тэд ахыг маань хуурчихсан. Тэгвэл тэр хуурсан хүнийг нь л олооч дээ. Хүлээлдээ. Надад туслаач дээ. Энэ мөнгийг төлбөр болгож өгье. Уучлаарай. Миний цагийн төлбөр 2000 юан. Өөр хүнээсгүй. Танай гэр үйлдвэрийн дотуур байранд байдаг үсттэй. Хоёулаа яг адилхан шүү дээ. Адилхан. Хоёулаа адилхан биш ээ. Чи жоохон болохоор нарийн ширийн юм ойлгохгүй байх шиг байна. Би явлаа. Зэне тэрнийг явсан охин харсаар хоцорлоо. Энэ үеэр дээд ангийнхан төгсөгч Чүй холбогдоод орой хүрээд ирэхийг хүссэнд Личиж зөвшөөрнө. За тэгээд оройн Личи яваад очсонд цаадхан томчуудтай гольф тоглож байна. Бандсан Личиж гольф тоглож чаддаг дүр хэсгэлээ. Гэтэл дээд ангийн ах нь тэрэнд хавтаст хэрэг өгөөд тэр хэрэг дээр туслахыг хүссэнд Личи нээж үзээд өдөр таарсан сонсголгүй охины хэрэг болохыг ойлгоно. Охины ах байраа барьцаанд тавиад зээлээ төлж чадаагүй байж. Тиймээс зээл өгсөн компанийн нөхдүүд ирээд байрыг нь хурааж авахар болоод тэгээд зодон болж. Үүнээс болоод охины ах нэг хүнийг хутгалчихж. Энэ хэрэг дээр ажиллах даалгаврыг нэг нөлөө бүхий хүн тэдний хуулийн фирмд өгсөн ч тэдэнд дохионы хэл мэддэг өмгөөлөгч байхгүй байж. Тиймээс Личигээс тусламж хүсэхээр дуудсан нь энэ.
Лежигийн эцэг хоёр нь сонсголгүй хүмүүс байж. Би сонсголгүй хүмүүсийг сайн мэднэ. Их хэцүү хүмүүс. Ер нь бодоод байхад энэ хэрэг дээр би тань тусалж чадахгүй юм шиг байна. Би дохионы хэл мэддэг өөр өмгөөлөгч болж өгөхийг бодъё. За тэгвэл яа гэх вэ? Харамсалтай байна. Тэр зогсож байгаа залуу элит хуульчдын холбооны тэргүүн. Би тэрнтэй чамайг холбож томоохон компанитай холбуулж чадсан шүү. Тэгвэл их баярлах байна. Би чамд тусалнаа. Гэхдээ энэ хэргийг чамд даалгалаа. Чи энэ хэргийг орчуулгын ажилгээд л бодчихгүй юу та. Тэгэд тэрнийг явсанд Личи хэлэх үггүй боллоо. Мань хүн өөрийн амьдардаг нийтийн байрандаа ирээд өдөр болсон явдлыг эргэцүүлж бодно. Хан захирлын хэлсэн үг толгойноос нь салдаггүй. Байрныхаа түрээсийг төлөх цаг нь тулчаад байдаг. Тэг яралтай мөнгө олохгүй бол байрнаасаа хөөгдөхөд ойрхон ирснээ ойлгоно гэж. За тэгэд анх сургуульд орохдоо багшийнхаа шахалтаар сонсголгүй эцэг эхтэй учраас санхүүгийн дэмжлэг үзүүлж гисэн хайрцаг бариад сургуулийнхаа хүүхдүүдээс хандив цоглуулж байсан үе сандаг. Лежи хүү тухайн үед өгтлээ ичиж байсан ч тэрэнд өөр арга байсангүй. Ингээд аргагүй байдалд орсон тэр Чиу ах руугаа залгана. Аха, би тэр хэрэг дээр ажиллая. Харин төлбөрийг нь явуулъя. Тэгэд Личи маргааш нөгөө охиныг олж уулзахаар сонсголгүй хүмүүс олноороо амьдардаг тоглоомын үйлдвэр гэх нэг хороололд яваад очино. Ядуучууд ихтэй тэр хороололд гаднаас нь харахад амьдрал хэвийн үргэлжлэх боловч шиг жирийн хорооллоос ялгаатай тэнд байсан хүмүүс бүгдээрээ дохионы хэлээр ярилцсан. Мань нөхөр өмнө нь тэр дүүрэгт амьдардаг байсан учраас тентхийн хүмүүсийн зарим нь таньжуулаа. Тэгээд дүүргийн голд байх нэг жижиг хүнсний дэлгүүрийн эзэнтэй уулзсанд цаадах нь баяртайгаар өгддөг. Тэгээд Личи утсан дээрээс нөгөө охины зургийг үзүүлээд таних уу гэж асуулаа. Жан овгийн ах дүүсэл байна. Золгүй амьтад байгаа юм. Эцэг их нь өөд болчихсон. Ах нь саяхан шоронд орчихсон. Дүү охиныг нь хаана угааг та мэдхүү? Линхуа гудамжинд очиод үз. Тэр хаваар л байгаа байх. За тэгээд талархлаа илэрхийлээд мөнгө өгөх гэсэнд цаадхан дург үзлээ. Ширээн дээр нь ямар нэг санхүүгийн сүлжээний танилцуулга байсанд Личи тэр сүлжээнд орж болохгүй гэдгийг сануулад гарна. Тэгсэн нөгөө ах хүү тортой жимс бариад нэгэнт чи эргээд ирсэн юм чинь энийг аваад ээж дээрээ оч гэд гарт натгууллаа. Личи зөвлснөөр нь гэртээ очиод ээжийнхээ зулны өмнөх хатсан жимснүүдийг шин жимсээр сольжход гарах гэтэл аав нь бариад авна. Надад мөнгө байвал өгөөч. Их нэртэйгээ нэг тийшээ явах болчход. Надад мөнгө байхгүй. Ээжийн зулыг эргэх гэж л ирсэн. Мөнгө байхгүй амьдрахад хэцүү болоод байна. Танай хуулийн фирм дээр очиж амьдрдгийн билүү гэж бодоод байж байлаа. Ингээд Личи аавда хамаг мөнгөө шавхаж 1000 юан шилжүүлээд явлаа. Оройн нөгөө охиныг хайгаад явж байтал охиныг хоёр залуу дээрэмдэж сүнхийг нь булааж байгаатай таардаг. Хөөрхий охин хүмүүсээс тусламж гуйсанд тэрнийг өрөвдсөн хүмүүс нөгөө залуусыг хөөж явуулаад охинд мөнгө өгсөнд охин талархснаа илэрхийлээд мөнгийг нь авлаа. Энийг Личи алсаас хараад зогсно. Тэгсэн болон торингуудаа нөгөө охин олсон мөнгөө хоёр залуутаа хувааж байна. Энийг нь гадарлж байсан Личиж удсаараа бичнэ. Тэгээд очиод бариад авсанд нөгөө хоёр ч охиныг орхичход зогтаачлаа. Чи энд юугаа хийгээд байгаа? Би өмгөөлөгч хөлслөх мөнгө цуглуулж байна. Цагийн 2000 юан. Би ахад чинь үнгүү тусалнаа. Ягаад гэвэл хоёулаа адилхан шүү дээ. Намайг тэнэг гэж бодоо юу? Засгийн газраас үнгүү өмгөөлөгч өгдөг штэ. Тэр чинь би байна. Альвэ, ви чадаагүйдх. Ингээд тэрнийг утсаа гаргахад нөгөө охин утсыг нь шүүрч аваа зүгтаачлаа. Тэгээд зүгтахтаа хийсэн бичлэгийг нь устгаад амжина. Тэгснэ утсыг нь усан ориглуур руу шидчихэд явчлаа. Боож өгөх шахсан Личи шууд ахтай нь уулзгаар шорон руу явлаа. Тэгээд охины ах нь болсон явдлыг ярина. Тэр өдөр тэрний гэртээ ирэхэд нэг хүн ирчихсэн дүү охиныг нь хайр наргуу зодож байгаатай таарч. Сандарсан залуу тэнд байсан цэцэг тарьдаг хайчаар нөхрийн гидслүүн дүрчихсэн байна. Личи тэрэнд хүнсний дэлгүүрээс авсан зурагт хуудсыг харуулдаг. Тэд нар байраа барьцаанд тавиад тэгээд тэр мөнгөөрөө санхүүгийн хөрөнгө оруулалт хий. Тэгвэл ашиг нь найдвартай. Бас миний байр миний нэр дээр хിവэрэ байна гэж хэлсэн. Би дүүгээ их сургууль сургах төлбөрийн мөнгө цуглуулъя л гэж бодсон юм а. Олон хүн байраа барьцаанд тавьж мөнгө аваад тэр мөнгөөрөө тэдний хөрөнгө оруулалт хийгээд ноогдлаа шиг аваад байсан. Бүх зүйл надаас л боллоо. Үнэхээр сонсголгүй хүмүүсийн дунд тэр сүлжээ газар авч байгаа нь илэрхий байлаа.
Дүүргийн захад тэр байгууллагынхан сонсголгүй хүмүүсийг цуглуулад тэдний оруулсан хөрөнгө оруулалт ямар хэмжээний өгөөж өгч болохыг тайлбарлаж баахан хүмүүсийн толгойг эргүүлж байгаа харагдана. Сүлжээнд эхэлж орсон хүмүүс овоо мөнгө олж илүү ихийг олохын тулд найз нөхдөө дагуулж ирээд бүртгүүлж байгаа нь тэр байлаа. Нэг буурал толгойтой нөхөр тэднийг улам их мөнгө олж чадна гэж итгүүлж байдаг. Тэр нөхрийг жин гинэ. Сүлжээндээ хүмүүсийг элсүүлэхдээ байрыг нь барьцаанд аваад мөнгө зээлүүлсэн мөнгөө өөрсдөө аваад хөрөнгө оруулалтын өгөөж болгож хүмүүст тодорхой мөнгө өгч байсан нь тэр байдаг. Байраа барьцаанд тавьсан хойноож байранда чөлөөтэй амьдарч болно гэж итгүүлж байсан учраас бүгдээрээ сэтгэл хангалуун байна. Сэтгэл нь хөдөлсөн хүмүүс байрныхаа гэрчилгээг шууд барьцаанд тавьж байгаа харагдана. Энэ үеэр Личи хэрэг болсон өдрийн хяналтын камерын бичлэгийг үзлээ. Тэгээд тэр залуу тэр хүмүүстэй дохионы хэлээр яриад байгааг харж юу гэж ярьсан болохыг нь мэдхийн тулд өөр талаас бичсэн камерын бичлэгийг олохоор явна. Гэвч болсон явдлын талаар гэрчлэх хүн нэгч байсангүй. Бүгд тэрэнд туслахаас татгалзцгаана. Ингэж явахдаа Личи нөгөө санхүүгийн сүлжээний хуудсыг хүмүүст харуулж элсэж болохгүй гэдгийг боломжийнхоо хэрээр л тайлбарладаг. Тэгэд Личи азар болсон явдлыг бичиж авсан нэг эмэгтэйг оллоо. Тэгсэн тэр эмэгтэй өөрөө тэр санхүүгийн сүлжээнд элссэн учраас бичлэгийг байхгүйгээд халгаасангүй. Бид жин гойд бүрэн итгэдэг. Бид нэр сар бүр ногдлаа шиг цаг тухай бүртэн авч байгаа. Харин тэр залуугийн хувьд хүн хутгалсан болохоор өөрөө л буруутай. Тэгээд хаалга хаасанд Личи хэлэх үггүй боллоо. Гэвч тэрнийг тэр айлын хүнтэй уулзаж байгааг хэн нэгэн холоос хараад зогсож байна. Ажил дээрээ ирэхэд туслах нь тэр Set Sail гэх санхүүгийн сүлжээ маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж хүмүүсийн байрнуудыг нэг нэгээр нь гартаа оруулж байгаа талаар бас тэдний эсрэг хинч дуурч чадахгүй байгаа талаар дуулгана. Асуудал өөр дээр нь ирэхгүй байгаа болохоор хүмүүс амиа бодоод дуурахгүй байгаамаа. Тэгсэн Личид цагдаагаас дуудлага ирлээ. Тэгээ яваад очно. Очихт нь нөгөө охин нэг залуугийн нүрийг маажсан хэрэгээр цагдаагийн газарт хүргэгдээд ирч. Залуу охиныг дүлий гэж жүжиглсэн мөртлөө өөр хүмүүстэй ярилцаа зогсож байсан учраас дүлий биш гэж зүтгэн. Уг нь тэр хүн охиныг дээрэмдүүлж байхад нь тусалж сайхан сэтгэлээр 300 юан өгсөн байж. Энэ охин сонсголгүй болохоос хэлгүй бишээ. Сонсголгүй хүн ч сайн заалгуул ойр зур үг хэлж чаддгийг. Нөхцөл байдлыг ойлгосон Личи охинтой ярилцаад өрөвдүүлэх тактик ашиглахаар боллоо. Тэгээд одоо чи 300 юанаас болоод шоронд орно гэж загнасанд нөгөө хүн ч өрөвдөд охиныг тавьж явуулахар болдог. Тэгээд Личи охиныг гэрт нь хүргэж өгсөнд охин ч ахтан тусалж угаад нь талархлаа илэрхийлнэ. Гэрийн хаалган дээр нь байраа яаралтай сулж өгөхийг шаардсан шаардах хуудас наалттай байлаа. Личиг тэндээс явахаар эрэхтэл нэг сэжигтэй залуу тэрнийг чиглээд ирсэнд тэр ч бушуухан сэтгэж утсаа гаргаад цагдаагийн офицертой утсаар ярьж байгаа дөр үзүүлж хажуу тийшээгээ явсанд цаадхан дагна. Тэгсэн утсанд нь дуудлага ирсэнд мань хүнч бандсандаа тэндээс хар хурдаараа зугтаалаа. Мань хүн өөрөө өмнө нь энэ хороололд амьдардаг байсан учраас тэднээс эвтэйхэн мултарч чадна. Маргааш нь ажил дээрээ сууж идэл туслах нь ирлээ. Туслах нь Set Sail гэх санхүүгийн сүлжээний талаар баггүй судалгаа хийгээд иржээ. Гэвч Личи Set Sail-ийн асуудлыг түр хойш тавиад баривчлагдсан охины ах Жан Шао Чэний хэрэгт эхлээд анхаарахыг даалгана. Өчигдөр орой болсон явдлаас болоод тэр Set Sail-ийн хинтээ орооцолдоо дими гисэн дөвгнэлтэд хүржээ. Удалгүй охины ахын шүүх хурал болсон. Личи ч охиныг дагуулад шүүхийн танхимд очлоо. Хөрх охин жахыгаа хараад уйлнаа. Удалгүй хохирогч талын гэрч нар ирж охиныг халтраад шатнаас унсан. Охин туслах гэж байтал ах нь нэрээд хайчаар хохирогчийн гидсэнд зоосон гэсэн утгатай мэдүүлгүүдийг өгч эхэлдэг. Ингээд Личигийн ээлж ирэхэд Личи хөөцөлдөж байж олж авсан бичлэгээ үзүүлж хохирогч итгээд Жан Шао Руи охиныг хэрхэн зодсон тэрнийг ална гэж дохионы хэлээр хэлсэн болохыг харууллаа. Тэгээд ах нь дүүгээ хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хийсэн гэж тайлбарлаад Шао Чэн хэрэг хийсэн даруйда яаралтай цагдаа дуудахыг хүсээд цагдаа хэртэл өөрөө хүлээсэн гэдгийг хэлнэ. Тэгээд боломжит хамгийн доод ялыг өгөхийг хүслээ. Шүүгчид хэргийг олон талаас шүүж үзсний үндсэн дээр Шао Чэнд 6 сарын 20 хял оноосонд бүгд баярлана. Залууч өмгөөлөгчд талархснаа илэрхийлэхэд дүү охин нь баярлсандаа уйллаа. Тэдний гарч явах үед Личигийн дээд ангийн ах Чиу байж байлаа. Баярлалаа. Чи манай хуулийн фирмийг мундаг харагдуулж чадлаа шүү. Занга шүүхтэр ялалт байгуулад гарч ирсэнд гадаа нь баахан сэтгүүлчд. Личи сонсголгүй иргэдэг өмгөөлдөг шилдэг өмгөөлөгч хэмээн алдаршиж
Өөрөө ч энэ чиглэлээр маркетинг хийж эхэлснээр хуулийн фирмч амжилттай болж эхэлнэ. Удалгүй тэр мөрөөдлөө биелүүлж хотын төвд үнэтэй офис түрээслэнэ. Нөгөө талд Сет Сейлийн сүлжээч сонсголгүй иргэдийн дунд улам бүр төгссээр. Тэд үнэтэй хөлөг онгоцсон дээр улирлын уулзалтаа зохион байгуулж ирсэн гишүүдэд ноогдол ашгийг нь тарааж баярлуулна. Бас тэдний дундаас сүлжээнд нь төрүүлж орсон эмэгтэйг алтан захирал болгож өргөмжлөд тэр бүхэл ноогдол ашигын хэмжээг 60% хүртэл өсгөж байгаагаа зарладаг. Энэнд нь баярлсан хүмүүс бүрч олноороо элсэж мөнгөө шилжүүлцгэн. Сет Сейл сүлжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 1 сая юаны ханд өргөж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын төлбөрт тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлсэнд Личи ч хөөцөлдөж байгаад Шао Рүй охиныг хамруулж чаддаг. Гэвч охин тайзан дээр гарч ирсэн даруйдаа өөрийг нь зодож ахыг нь хэрэгт хийсэн нөхдүүд өөрт нь тэтгэлэг олгож байгааг ойлгоно. Тэгээд тайзан дээр хөдөлгөөнгөө зогсож байснаа тэтгэлгийн хуудсыг урьдчилаад яваад өгдөг. Энэ үеэр Личи охиныг хүргэж өгсөн орой юу болсныг эргэж санана. Оройн Личи өөрийг нь хөөж байсан хоёр нөхөрт баригдах шахсан ч нэг залуу ирээд тэрнийг дагуулад явж. Тэгэд тэр Личиг дагуулсаар нэг тансаг байранд ирсэн нь Сет Сейл сүлжээний босс ноён Жин гэгч их байж. Жин өөрөө сонсгол хэвэнж Личи шиг дохионы хөлийг төгс эзэмшсэн нийгэм байлаа. Тэгэд тэр Личид нөгөө эмэгтэйгийн гуугаад байсан видеог нөгөөг санал тавьжээ. Энэ бичлэг танд тус болно гэж найдаж байна. Энэ мэт асуудал ерөнхийдөө 2-3 жилд ганц нэг л гардаг. Өөр ийм асуудалд орсон Мерсер айл байгаа. Одоо тэгэд яа гэх вэ? Бизнес гэдэг хатуу шүү дээ. Гэхдээ би зөөлөн сэтгэлтэй хүн учраас тэр охинд сургалтын тэтгэлэг олгоё гэж бодож байна. Харин чи шүүх хурлын дараа манай хэргийг орхичих. Бас манай олон улсын хэмжээний томоохон төсөл эхлүүлж байгаа. Танах тэр төсөл дээр хуулийн зөвлөгөө өгч хамтрах юм бол би баярлалаа шүү. Надтай хамтруул мөнгөөр тасрахгүй. Та сайн бодоорой. За ингээд нэр алдартай болсон Личигийн хуулийн фирмтэй хамтрах хүсэлтэй компаниуд араасаа цоврох болж. Офсынхын нээлт дээр олон нөлөө бүхий хүмүүс ирж баяр хүргэлээ. Гэтэл офсоо нүүлгэж байсан тан туслах тэрний Сет Сейлтэй байгуулсан нууц гэрээг нь мэдчихнэ. За зүрий байж гараа борон танартай гэлс галзуу амттай реклам алгадаадах. Тэгэхээр борон энэ галзуу киног махтай жигнэмэ гэдэнгээ үзлээ гэж. Наа чи юу гэдэм бэ гэж юу? Энэ бол махтай жимстэй шоколадтай сиртэй гэх мэт олон төрлүүдтэй хамгийн гол нь заяо. Зүгээр нэг мах хамт оруулагчтай биш. Та нарын мэддэг хөөе бодож байгаа шиг зүгээр нэг гадуур байдаг мах хамт оруулагч биш заяо. Бүр яг жинхэнэ борцолсон махтай галзуу юу. Дахиад хэлээ заяо. Яг жинхэнэ борцолсон махтай хөөе. Борон ингээд итгээггүй л дээ. Тэгээ яг идэд үтсэн чи бүр яг тийм юм байна. За тэгээд транс тосгүй эрүүл бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгээд үхрийн махтай, бэйкэнтэй, загасны махтай гэдэг нэр галзуу сонголттой юм байна. За тэгээд та нар маань одоо энэ чинь аялал зугаалгын цаг эхэлж байна те. Ингээд одоо халбаг юмны одоо маруулганд те юу авах вэ гэж бүрс эргэлзээд ах юм байхгүй заяа. Шууд Punji брендинг энэ махтай жигнэмэг. Тэгэл болоо зүгээр. Заяа. За тэгээд хаанаас авах юм бэ гэж юу? GS25 болон жижиглэн дэлгүүр зах богны төвүүдээр худалдаалж байгаа юм байна. За анхаарлаа хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Тэгээд Личиг худалдагдсан болохыг ойлгоод шууд халагдах өргөдлөө өгчхөд яваад өгсөнд Личи тэрнийг зогсоох гэж хичээнэ. Би тэгээд яах ёстой байсан? Тэр хоёрт байраа эргүүлж авах ямар ч найдвар байхгүй. Харин ч миний хүчээр тэр охин ядаж сургалтын төлбөрийн тэтгэлэгтээ хоцорсон юм шүү. Би энэ өндөрлөгт хүрэх гэж бүх хүчээрээ хичээсэн. Би чиний ч тэр дүлийн нөхдүүдийн ч тэр хинийхэн ч хүчээр биш. Зөвхөн өөрийнхөө хүчээр энэ өндөрлөгт хүрсэн юм шүү. Юу гэж чи үнтэй хослол өмсгөөрөө өөрийгөө дээд зиндааны хуульч болчлоо гэж бодож байна уу? Сет Сейлийнхэн чамд жаахан мах шидж өгөхөр нь чи сүүлээ шаргунуулаад гүйж байгаа үсттэй. Чамд нохооноос ялгагдах зүйл юусаа алга. Тийм ээ. Би ядуусын хороололд байхдаа нохоо шиг байсан. Гэхдээ би нохоо байхаас залхаж чинь. Үүнд буруу юм юу вэ? Би 32 давхар дахь офсоос хүн шиг ажиллаа хийж болохгүй юу? Энэ нийгэм чинь хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг нийгэм. Энэ нийгэмд хүн шиг амьдрий гэвэл ямар ч үнээр хамаагүй дээшээ гарахаас өөр замгүй. Энэ нийгэмд чинь шудраг ёс, эрэгтэйгш байдал гэж байх ёстой үстэй. Энэ бол хүний нийгмийн туйлын зорилго. Ухаан ороочтой тийм юм байдгүй юм. За яах вэ? Чи над мөрөөдлөө дагаж болно. Харин би эхлээд энэ нийгэмд чинь амьд үлдэх хэрэгтэй байна. Ингээд Личи буцаж ороод хууцаа хайчлаад офсоо нээлээ.
Эндээс эхлээд Личи томчуудтай нийлж мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч эхэлсэн бол туслах нь хуульчийн шалгалтаа өгөхөөр шамдан суралцж хажуугаар нь дохионы хэл сурч эхэлжээ. Энэ үеэр Жин захирлын залуус сүлжээнд орж байраа алдсан хүмүүсийг нэг нэгээр нь хүч хэрглэж байрнаас нь хөөж байрыг нь булааж авсаар. Байраа алдсан эмэгтэй цагдаа дээр гэмт хэргийн талаар мэдүүлэг өгөх гэсэн ч тэнд дохионы хэл мэддэг хэлмэрч байсангүй. Энийг хүлээж өгсөн Жин захирлын залуусын нэг хэлмэрч хийж өгөх нэрийн идлэр явж очиод хүүтэйгээ амьд уулзахыг хүсэж байгаа бол хэлснээр хий. Гэт эмэгтэй гомдлыг нохоогоо алдсан болгож өөрчлүүлдэг. Тэгэд эмэгтэйг харанхуй гудамжинд аваад шат хүүгийнх нь гарыг нүдэн дээр нь хүчлээр түлсэнд эмэгтэй дахиж тэдний талаар цагдаад хизээж мэдэгдэхгүй гэж ам өчхөө өгнө. Маргааш нь Личиг ажил дээрээ байж байтал сонсголгүй хүмүүсийн асуудлыг хариуцдаг халамжийн хилцгийн дарга ирээд өмнө нь Личигийн өмгөөлсөн хэрэгтэй адил хэрэгүүд олноороо гарч байгаа талаар бас хохирогчулсан хүмүүс айгаад тэр талаараа цагдаад мэдэгдэхгүй байгаа талаар хэлж тусламж хүслээ. Гэвч юу болоод байгааг гадарлсан Личи сэдвийг булзааруулж би танд өөр сайн хуульч олж өгье гэд гаргадаг. Орон Личиг хамтлагч нартайгаа нэг жаахан суугаад халамцуу явж итэл хуулийн ангийн оюутан таарад утасных нь дугаарыг гуйж авлаа. Тэгээд Личигийн өмгөөлсөн хэрэгээс урам зориг авсан талаараа ангийнх нь оюутнууд тэрэн шиг шилдэг өмгөөлөгч болоод ядарсан хүмүүст туслахыг мөрөөддөг талаар ярьсанд Личи бандна. Тэгээд саяхан тоглоомын үйлдвэр хороололд очоод ирснээс сандаг. Очихт нь тэр газар танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөөд эзгүүрсэн байлаа. Олон хүн сэд саялынхэнд байраа алдсан байж. Тэр бүхэн Личигийн найз жижиг дэлгүүрийн эзэн маа хүртэл хамаг юм алдаж. Энийг гарсан Личигийн сэтгэл өвднө. Тэгээд багада хүүхдүүдэд дүлийн аав ээжтэй гэж дээрлэхүүлээд уралсандаа гэрээсээ заазуур бариад гарч байхад нь маа таарад тэрнийг тайвшруулж байсныг дурсан сандаг. Сэтгэлээр унсан Личи шонгийн мод түшээд бөөлж зогсож идэл. Хажууханд нь шаур юу охин хоёр жоохон хүүхдэд гуйлыг гухыг зааж өгч байгаа харагдана. Тэгээд тэрнийг холдмогц Личи яваад очно. Чиний наад үйлдэл чинь гэмт хэрэг шүү. Тэгээд намайг цагдаад өгөөчтэй. Шоронд орвол би илүү дээр хоолтой байх байлгүй. Чи аяг хоолны төлөө ингэж гэмт хэрэг хийж болохгүй шүү дээ. Харин ч та надад ийм байхыг зааж өгсөн биз дээ. Чи намайг буруутгаад байх юм байхгүй шүү. Би байгаагүй бол ах чинь 5 жилийн ял авах байсан гэдгийг мэдэж байгаа биз? Тийм ээ. Би тэрэнд чинь талархаж байгаа. Гэхдээ та тэр хүүхдүүдийг хардаа. Би тэдний төлөө чадах зүйлээ л хийж гин. Миний чадах зүйл ердөө л энэ. Харин та юу хийж байгаа юм? Та илүү хийж чадахгүй гэж юу? Та бол өөдгөө новш. Одоо би новш шүү. Би тэр хүмүүст бүгдд нь анхааруулж хэлсэн штэ. Хинч сонсоогүй. Та нар туслуул сайн хүн. Туслахгүй бол новшуулах уу те? Би бүх амьдралынхаа туршид бусдад дарлуулж ирсэн. Хүн шиг амьдрахыг хүссэн нь миний буруу юм уу? За тэрнийг ингээд хашгирахад баахан залуус ирээд сонсголгүй охиныг дээрлэхлээ гэж барьж аваад зодсонд шаур юу ирээд болиулна. Тэгээд тэр хоёр голын ирэг дээр ойр зураг ярилцаа сууж идэл шаур юугийн утсанд бичлэг ирсэнд тэр хоёр үзээд тэндээс хөдөллөө. Тоглоомын үйлдвэр хороололд ноцтой байдал үүссэн байж. Тэдний хорооллоос Сэт Саилын анхны алтан захирал болж байсан хатагтай вүүгийгч хаалга төгжөөд ахын газаа асаасан байж. Гартаа сагуур атгсан тэр галаас хахад тэр байшин бүхэлдээ дэлбэрэх байлаа. Тиймээс цагдаа нар тэр хавийг хамгаалтанд авсан байна. Энийг ойлгосон Личи цагдаа нарт уучраа хэлж тийшээ яваад орно. Эхлээд тэр хөгшнийг тайвшруулаарай. Тэгэд юу хүсэж байгааг нь мэдээд бидэнд хэлээрэй. Болгоомжтойгоорой. Тэгэд Личи хөгшний цонхон дээр очиод гарч хідэнгээр дохио өгсөнд хатагтай вүүч ярьлаа. Тэгэд Личи тэрнийг ядагна. Игчээ битгий гараад ирэлдээ. Удахгүй танаа хүү даабоо хурмаа хийн. Та хурманд нь оролцсон үсттэй. Даабоо намайг шунлын тулам гисэн. Одоо бүх зүйл оройтсон. Би дэндүү олон хүн доороо элсүүлсэн болохоор тэр хүмүүс бүгдээрээ намайг одоо үдсэн ядаж байна. Бүх зүйл оройтоогүй. Би тэр хүмүүсийг шүүхэд өгнө. Хоёулаа хамт муу хүмүүсийг барьж авцгаая.
Хороолонхын хүмүүс ч тэрнийг Лечид итгэхэд гарч ирэхийг гуйсанд хөрхий вүү гай гарч ирэхээр боллоо. Тэгээд Лечийг тайвшраад суухдаа зэрэгцээд тэдний гэр дэлб. Харин нөгөө талд жин захирал ойрын хүмүүстэйгээ хамт үнэтэй хөлөг онгоцсон дээрээ тансаг үдэшлэг зохион байгуулж байлаа. Лечи вүүгэн оршуулганд оролцохоор эрэхтэй. Тэр ажил дээр нэрээд хууль зүйн туслалцаа хүсэж төлбөрт нь алтан захирал болохдоо авсан алтан бугуйвчаа үлдээгээд явсан байсныг санана. Тэгэд оршуулганд ирсэн хүмүүстэй уулзахаар дотогшоорлоо. Вүүгэн өхөл олонний анхаарлыг татсанд жин захирал дургүй байна. Тиймээс PR хариуцсан захирлаа дуудаад энэ асуудлыг зохицуулахыг даалгалаа. Тэр өдөр Лечиг Сэд Сейлийн офис дээр ирэхэд эсрэг талын хуульчид гээд баахан хүмүүс орж ирсний дотор элит хуульчид холбооны тэргүүн Лив байж таарсанд Лечи битүүхэндээ сандардаг. Тэгээд тэр зоргоо чангалж Сэд Сейлийн шоур үе охины ахтай байгуулсан гэрээг тэдэнд өгөөд энэ мэт гэрээ байгуулсан иргэдэд байрыг нь буцааж өгүүлэх хүсэлтэйгээ хэлдэг. Энэ тохиолдолд чи үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалсан компани руу очих нь зүйтэй байх. Хоёулаа энд жүжиг тоглоод явах уу? Үл хөдлөхийг нь барьцаалж авсан 1000 алт компани цаад эзэн нь хэн гэдгийг та бид хоёр хоёулаа мэдж байгаа шүү дээ. Уучлаарай. Хэн гэдгийг нь би мэдэхгүй юм байна. Туслахаа. 1000 алт Сэд Сейл хоёр компани холбоотой байна уу? Лавлаад өгөөч. Энэ хоёр компани ямар нэг холбоо байхгүй юм байна. Лечи өмгөөлөгч. Та хуульч хүн байж энэ мэд алдаа гаргаад баймааргүй шүү. Харин ч би хуульч хүн учраас та нарыг яаж арга зал зохиож сонсголгүй хүмүүсийн орон байрыг булааж байгааг мэдж байгаа шүү. Энэ чинь шууд утгаараа заллан. Уучлаарай. Таны төсөөлөл хэтэрхий хөгжсөн байна. Хүн гүтгэх хуультай шүү. Танд баримт байгаа мó? За, бидний дараагийн уулзалтын цаг болчлоо. Лечи. Гэрийн даалгавраа сайн хийж байгаад уулзч байл да. Хэрв ямар нэг туслалцаа хэрэг болвол хэлээрэй. Энэ олон мэргэжлийн хуульчдын хинэнч чамд дуртаяа туслая шүү. Орон Лечи тань туслахыг олж очоод тэрнээс тусламж хүснэ. Надад нэг ажил байна. Чамд зав байвал би зөвшөөрлөө. Зангид тэд хохирогчдыг оффистаа авчираад мэдээлэл цуглуулсан ч цаадуулн Сэд Сейлийнхнээс айж байсан учраас төдийлөн хамтарч өгдөггүй. Тэгэхээр нөгөө охин тэднийг ятгсанд хүмүүс сая нэг юм тэдэнд итгэж өргөдөл бичиж эхэлцгээв. Нөгөө талаас Сэд Сейлийнхэн шин төслөө эхлүүлж мөнгө угаахаар бэлдэж байсан учраас хэргийг яралтаа шийдэхгүй бол хохирогчдыг хохирлгүй болгох ямар ч боломжгүй болох байлаа. Тэгсэн Сэд Сейлийн эзэн жин захирал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөөр сурталчилж нулимс цэглэгнүүлэн байж сэтгүүлчдэд яриа өгч байна. Хэдийгээр энэ хүүхдүүд сонсголын бэрхшээлтэй боловч бусад хүүхдүүдийн л нэгэн адил өсөж хөгжих, аз жаргалтай амьдрах эрхтэй шүү дээ. Сэд Сейл компанитай холбоотой үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдаад байгаа. Та тэр тал дээр юу хэлэх вэ? Тэр бол манай өрсөлдөгч компаниудын хийж байгаа хортой ажиллагаа. Би тэдний эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах болно. Энэ үеэр жин захирлын хуулийн зөвлөх тэрэнд Лечи тэдний эсрэг иргэний шүүхэд хандсан гэдгийг мэдэгдлээ. Хэрв иргэний шүүх энэ хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсэхвэл тэдний бүх хөрөнгө царцах байлаа. Энэ тохиолдолд тэдний шин төслөөр хууль бус мөнгө угаах төлөвлөгөө бүтлэгүйдэнэ. Бас шүүх хурлыг онлайнаар нээлттэй явуулахыг Лечи хүсжээ. Тиймээс жин захирал офслуу нь залуусаа явуулна. Нөгөө талд Лечи офсто хохирогчдыг цуглуулад бүгд өргөдлөө нэгэн зэрэг өгөх, бүгд бие биенээ хамгаалах гэрч болохын чухлыг тайлбарлаж байлаа. Ингэж байж тэд энэ хэргийг өргөн хүрээтэй зохион байгуулалтад заллан гэдгийг шүүхэд нотолж чадах нь. Тэгсэн жин захирлын залуус ирээд офсыг нь өөмүүлцгэнэ. Тэгээд хүүгэн барьцаанд авсан нөгөө эмэгтэйгээр дамжуулж үгэнд нь орохгүй бол ойр дотны хүмүүсийг нь хохирооно гэдгийг хэлүүлдэг. Бас савтай хүчил бариад үгэнд нь орохгүй бол хүчлээр түлнэ гэж сүрдүүлсэнд бүгдээрээ айцгаана. Тэгсэн Лечи тэднийг балиулах гэсэн ч нөгөө залуу хүчлээ тэрэн лүү цадсанд мань хүн айгаад сандарлаа. Наажуулахад тэр нь хүчил биш угаалгын нунтаг байдаг. Дараагийн удаа энэ сав нь жинхэнэ хүчил байна шүү. Энийг сонссон хохирогчд айцгааж нэг нэгээрээ явлаа. Шаур юу хэн тань туслах хоёроо тэдний хороололд очоод хамтдаа шүүхэд хандахыг ятгсан ч Сэд Сейлийнхнээс айсан оршин суугчдаас хинэнч тэдэнтэй хамтрахыг хүсэхгүй байлаа. Орон Лечи жин захирлын урилгаар орон хоол идэхээр очино. Энэ дэлхий дээр шуналтай хүн олон. Гэнэ тэний хүмүүс ч олон. Чи ганцаараа тэднийг бүгдийг нь аварч чадахгүй. Тэднийг аварч чадахгүй байсан ч ядаж хохироохгүй байх хэрэгтэй үстэй. Чи энэ хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй бол тэд ядаж надаас авсан баг саг мөнгөтэйгөө үлдэх байлаа.
Одоо тэдний байдал бүр дордсон. Тэгэхээр тэдэнд чи надаас илүү гай болсон гэсэн үг биш үү? Энэ манай шин төслийн ажил. Чи санаандаа орсон дүнгээ бичээд бидний хамтрагчвал. Зүгээр дээ. Би энэ саналаас чинь татгалзаж байна. Хэрвээ чи бидэнтэй дайн зарлуул бид чамайг өршөөхгүй шүү. Эцэстээ чи л хохироод дуусна. 32 давхрын оройлуу нүүж очих хэцүүч. Тэндээс доош унах харин их амархан шүү. Боломжтой байгаа дээр чанартай юм хэрэглээд ав. Энэ арх чиний хуулийн фирмийн сарын орлоготой тэнцэх үнэтэй юм шүү. Ли чи өөрөө ч тэнд очиод хүмүүсийг ятгсан ч хүмүүс идэгдвэ. Тэд бүгдээрээ сүрдүүлэх давтаж амиа алдахаас айсан учраас байраа орхиод нүүж байлаа. Бид нар энэ хэргийг шүүхийн өмнө аваачих ёстой. Би та нарт байрыг чинь буцааж авч өгөхөр хичээнэ. Бид шүүхтэр ялагдсан ч ядаж хамтдаа дуу хоолойгоо бусдад сонсгож чадна штэ. Би та нарыг аюулгүй байлгах гэж чадлаараа хичээнэ. Надад итгэж штэ. Ганц удаа. Бид хамтдаа нэгдээд дуугарах хэрэгтэй байна шүү дээ. Гэсэн ч хинч үгийг нь сонссонгүй. Ингээд ганцхан шавар юу охин л гомдлоо буцааж тадлгүй үлддэг. Ганцхан чи үлдсэн ч хамаагүй. Хамтдаа эцсээ хүртэл тэмцэцгээе. Маргааш нь шүүх хурал эхлэх болоход хохирогчдын байрыг нэрлүүгээ шилжүүлж авсан үл хөдлөхийн компаниуд нэг нэгээрээ татан буугдаж байгаа тухай мэдээг хүлээж авна. Тиймээс тэдэнд тэр өдөр л хэрэгээ шийдэхгүй бол хугацаа үлдээгүй болохыг Личи ойлгодог. Шүүх хурал эхлэхэд Личи Set Sail компаниг хүмүүсийг өндөр хүүгийн ашиг амлж хуурч мэхлэх замаар орон байргуу болгож байна гэж буруутгасан бол тэнд сууж байсан жин захирал тоосон шинжгүй удсаараа тоглоод сууж байна. Хоёр тал мэтгэлцэж дууссаны дараа шүүгч Личигээс энэ бүхнийг гэрчлэх гэрч байгааг асуулаа. Гэрч байгаа. Тэгэд Личи камерын өмнө зогсоод өмнө нь Set Sail-тэй байгуулж байсан гэрээгээ харуулж Жан Шао Чэний хэрэг дээр ажиллаж байхад нь хууль бус үйлдэлээ хаад зайлж өөрийг нь дуугүй болгохын тулд 300 мянган юаны гэрээ хийсэн гэдгийг хэлдэг. Энийг сонссон жин захирлын царай барааж эхэлнэ. Шүүгч, та бүхнийг зөвхөн энд яригдаж байгаа хэрэг дээр анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Энээс гадна миний үйлчлүүлэгч байраа алдсан энэ охинд туслах үүднээс мөнгөн тэтгэлэг олгож байсан. Эндээс манай үйлчлүүлэгч энэ хүнийг хохирох сэтэл анханасаа байгаагүй гэдгийг харж болно. Гэхдээ үйлчлүүлэгч маань сайхан сэтгэлтэй хүн учраас энэ охины алдсан байрны үнэтэй тэнцэх хэмжээний мөнгийг энэ удаад гаргаж өгöd энэ асуудлаа хаах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч тал энэ саналыг хүлээж авах уу? Хүлээж авахгүй. Тэгэд Личи Жан Шао Чэний байгуулсан гэрээтэй адил 11 гэрээг шүүгчд үзүүлдэг. Бүгд сонсголгүй иргэдтэй байгуулсан гэрээ байлаа. Энэ бүх гэрээнд сонсголын бэрхшээлтэй иргэд гэрээний цаад утга учирыг ойлголгүйгээр гарын үсгээ зурсан. Тэднийг хуурам мэхлэх замаар энэ гэрээнүүдийг хийлгсэн Set Sail-ийн үйлдэл бол олон хохирогч бүхий зохион байгуулалттай гэмт хэрэг мөн. Энэ 11 гэрээ бол мөсөн уулын ердөөл оройн. Эсэргүүцэж байна. Энэ 11 гэрээг жинхэнэ гэдгийг нотлохоос нааш баримт гэж үзэх боломжгүй. Энэ гэрээнүүдийг жинхэнэ гэдгийг батлах 11 хүн гэрчээр ирж мэдүүлэг өгөх боломжтой юу? Тэгсэн жин захирал инээмсэглж Личи хэлэх үггүй боллоо. Эрхэм шүүгчээ. Би энэ хэргийн нэхэмжлэлийг гаргахдаа ялна гэдэгтээ анханасаа итгэлгүй байсан. Би нэг удаа нэг найздаа энэ нийгэм бол хүчтэй нь хүчхүүгээ барьж иддэг нийгэм гэж хэлж байсан. Харин найз минь надад шудраг ёс, эрэгтэгш байдал бол хүний нийгмийн туйлын зорилго гэж хариулсан юм а. Тиймээс би энд тэр найзынхаа хэлснийг үнэн болохыг, харин өөрөө өөрийнхөө буруу болохыг нотлохын тулд зогсож байна. Ингээд шүүгч нар гарч хэргийн талаар хэлэлцээд буцаад орж ирцгэнэ. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 11 гэрээг байгуулсан хүмүүс өөрсдийн биеэр ирэхгүй бол энэ гэрээг жинхэнэ гэж үзэх боломжгүй. Тиймээс бид шинэ баримтуудыг үлэх хэрэгсэж зөвхөн энэ хэрэг дээр л анхаарлаа хандуулах болно. Энийг сонссон жин захирал баяртай байна. Тэгсэн коридорт чимээ гарч эхэллээ. Тэгээд шүүхийн танхим нээгдэж гэрээ байгуулсан 11 хүн хөдлөлцөөд ороод ирлээ. Тэд шууд дамжуулалтын үеэр Личигийн ярьсныг сонсоод ирсэн нь энэ байлаа. Манличи шүүх хурлын үеэр шүүгчд үг хэлж байхдаа дохионы хэлээр шал өөр зүйлийг үзэгчдэд зориулаад хэлж байсан болж таарна. Хүмүүс бидний гэрийг тэнэгүүдийн амьдардаг гэр гэж дорд үзэж доромжлохыг би сонсож өссөн. Гэхдээ бидний энэ ядруухан орон гэр бол ярьж чадахгүй, сонсож чадахгүй хүмүүсийн хөлс хөдөлмөрөөр бий болсон орон гэр. Би өмнө нь үүнээсээ ичдэг байсан. Би тэнэг байсан. Өнөөдөр ганцхан Жан Шао юу л өөрийнхөө төлөө үгээ хэлэхээр зориглолоо.
Тиймээс би ч бас нэр төртөөгөр тэмцэнэ. Хэрвээ та нар шударга ёсыг хүсэж байгаа бол өөрсдөө босоод тэмц. Та нарыг аврах хэн нэгэн Тэнгэрээс буугаад ирэхийг битгий хүлээ. Та нар өөрөө өөрсдийнхөө баатрууд нь байж чадна. Энийг харсан хохирогчдын сэтгэл хөдлөж бүгд шүүхийн танхимд зориглоод ирсэн нь энэ байлаа гэж. Тэгэд тэд бүгдээрээ шүүхэд гэрчи мэдүүлэг өгөхөөр бүр түлцгэн. За ингээд шүүх хурал өдөржин үргэлжилж дуусахад Личи уг хэргийг зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж эрүү үүсгэхийг бас Сэдсейл компани бүх хөрөнгийг тодорхой хугацаагаар царцаахыг хүсдэг. Тэгэд шүүгчнэр хэлэлцээд уг хэрэгт эрүү үүсгэхээр шийдвэрлсэнд хохирогчид баярлцгаана. За тэгсэн Жин захирал боож өгөх гэж байна. Энэ бүхэн хараахан дуусаагүй шүү. Жин захирал боломжтой байгаа дээрээ сайн хооллоод аваарай. Тэгсэн өнөөх нь бүр жуурлаа тэрнийг сохих гэж оролцсонд цагдаа нарч гадагш нь аваад явлаа. Ингээд тэрнийг шүүх танхимаас гаргахад тэнд байсан бүгд алга ташин баяр хүргэцгэн. За дүрс солигдоход Жин захирал баривчлагдаж байна. Тэр ч бас Личигийн нэг адил сонсголгүй эцэг ихтер өссөн байж. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа явагдсны эцэст Жин захирлыг зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэж хүмүүст онцгой хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутайг нотолж бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорих ял оноолоо. Нөхрийн хамсаатнуудыг ч бас баривчилж зохих ёсоор ял оноосон байна. Энэ хэрэг шийдэгдсэний дараа хохирогчдод нөхөн олгор олгох ажилд Личигийн хуулийн фирм хамтран ажиллажээ. Бас Личи Жин захиралтай хууль бус гэрээ байгуулж 300 мянган юан авсныхаа шийдгэлд мэргэжлээр ажиллах эрхээ 6 сараар хасуулж 10 мянган юанаар торгуулжээ гэж. За ингээд Личи хэсэг хугацаанд мэргэжлээр ажиллах боломжгүй болсон учраас туслах нь байсан тан одоо фирмийг нь удирдах болсон бол Личи өөрөө туслахаар нь ажиллах боллоо. Хуулийн фирм нь ядуу иргэдийн бага дүнтэй гомдлын хэрэгүүдийг хариуцаж ажиллах болсон бол Шаори охин хичээлдээ шамдаж урлагийн сургуульд суралцах хэрэг авснаар кино маань конец фильм. За энэ киноны тайлбар маань энд хүрээ дуусч байна. Бусдын төлөө гэх сэтгэлтэй одоо дажгүй хуульч залуу таарчиж асуудлуудыг нэг зохицуулж өгдөг юм байжээ гэж. Тэгэхгүй бол бас л энэ чинь бүтэхгүй нэ шүү. Бүр нөхдүүдийг айлгаад те. Яа. За тэгээд амьдрал дээр ч тэр тэгээд одоо хөгжлийн бэрхшээлтэйгээр нь дайландуулаад дээрлэхээ за янз янзын бас талдуур ингээл мэрсэр цагуур нь зөндөө юм болдог бах төө. Тэгэл одоо мануст мэддэхгүйгээр ч тэр тэгээд ер нь өмнө нь бас те тэр нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бас ингээл хүчирхийлдэг байсан ингээл тэр сургууль мөргөлийн асуудал бас ингээл янз янзын асуудал нийгэмдээс их болдог. Сонсогдоод байдаг. Тэгээд одоо тэр асуудлуудын нэгийг бас хүндсэн те их айтайхан галзуу кино байлаа гэж мөн нь бодогдож байна. Тэгэд одоо хөгжлийн бэрхшээлтэй болохоос шиг л бусдтайгаа адилхан ч одоо тэгш хэрэгтэй хүн шүү дээ. Одоо нэг яах гэж игдэг байна нэр муусан юмнууд. За тэгэд энэ кино та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгээ мөн буруугийн тайлбарч гисэн бас ойлгомжтой байж чадсан бизээ. За тэгэд хэдэн бороонд нь энэ галзуу киног Хунжи брендинг жинхэнэ борцолсон махтай жигнэмэгтэй хамтран хүргэлээ. Та нар маань тэгээд Саба Драгова Саба дардсан бол лайк дарахтал болоо явчих юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй гэж. Нэр бас та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай. За тэгэд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.